Асуулт: жинхэнэ бурхан байдаг уу? Хариулт: нэг бурхан оршин байдаг бөгөөд тэр жинхэнэ юм. 1 Иохан 5:20. Бид бурханы хүү айл хэдийн ирсэн гэдгийг мэддэг бөгөөд тэр бидэнд ойлголтыг өгсөн тул бид жинхэнэ бурханыг таних болно. Бид түүний хүү Иесус Христ дотор байгаа бөгөөд тэр жинхэнэ бурхан мөнх амь юм. Ром 3:4. Яавч үгүй. Харин ч бурхан үнэн ч харин хүн бүхэн худалч байх болтугай. Бичигт таны үгс зөвтгөгдөж та шүүгдэхдээ ялагч болохын тулд гэж бичигдсэнчлэн. 2 Бурханд мөн чанар болон жинхэнэ дүр бий. Еврей 1:3. Тэр бол бурханы алдар сууны дэгээ бөгөөд бурханы мөн чанарын үнэн дүр юм. Тэр өөрийн хүч чадлын үгээр бүхнийг тэтгэн барьж байдаг. Нүглээс цэвэрлсэний дараа тэр хамгийн дээдийн баруун гар талд залрав. 1 Иохан 3:2. Хайрт ах дүү нар минь, бид одоо бурханы хүүхдүүд билээ. Ирээдүйд юу болох нь хараахан илчлэгдээгүй байгаа ч бурхан илчлэгдэх үед бид түүнтэй адил болохыг мэднэ. Учир нь бид түүнийг байгаа төрхөөр нь харах болно. 3 Бурханд өөрийн дүр төрх бий. Эхлэл 1:27. Бурхан хүнийг өөрийн дүрээр бүтээжээ. Бурханы дүрээр эрэхтэй эмэгтэй хүмүүсийг бүтээв. 4 Бурхан оршин байдаг бөгөөд тэр жинхэнэ бөгөөд амьд бурхан юм. Иеремия 10:10. Харин эзэн бол жинхэнэ бурхан, амьд бурхан, мөнхийн хаан юм. Түүний уур хилэн асахад газар дэлхийд оргих бөгөөд үндэстнүүд түүний хилэнг төвчиж чадахгүй. 1 Тесалоник 1:9. Учир нь тэд өөрсдөө бидний та нарт хэрхэн очсон, та нар шүтээнүүдээс эргэж амьд бөгөөд жинхэнэ бурханд үйлчилсэн талаар бидэнд хэлдэг.